Бацүргийг энэ түүц мүцээ нүүлгэж дуусгаж энэ офстоо суугаж хэл. Одоо хэд байна? Хизээ ингэ 70-80 үлдээ үстэй. Тэгээ тогоор хэн хангаад байгаа? Эрдэнэраа. Энэ зөв юм уу? Зөвшөөрлгүй түүцүүдийг тогоор хангахыг танахаа ингэж байлгаад монторууд нь холбож өгöd. Гүйгөө чи Эрдэнэраа хин Бацүрэг тойр энэ түүцүүдээр энэ тулгамсрынтой цуг тойроод. Тэгээ өөртөө яг монторуудаа цуг таслаад бүгдийг. Энэ 7 хоногт Бацүрэг тойр бүх түүцүүдээр тойроод та гурав тойроод тэр нэг монтортой яваад бүгдийг таслуулаад. Тэгээ өгсөн аж ахуй нэгжүүдийн дахиад тасал. Эрдэнэрээ энэ тогоор хангаад байна. Мөнгө төгрөг өгөөд хажуудлын байгууллагаас нь цахилгаан авчраа холбоолоод байна. Тэр чинь мэрэгжлийн бус хүмүүс бараг холбохгүй шүү дээ. Тэрийг хэн холбосон? Тэр монжорын ажлаас халаач. Энэ чинь хүн хариуцлага тооцож иж дараагийнх нь хариуцлага асуудал шийдэгддэг. Нодлон бид нар автобусны мөнгө бэлнээр нь аваад байна гэдгийг зогсоох гээд хэн отгон жаргалдаар хэдэн хүн халлаа бид нар тэр камераар 25 хүн халаад жолооч халаад тэгэл асуудал шийдэгдсэн. Одоо сар болгон тэр бөмбөг төгрөгний бэлэн мөнгөний орлого орж ш сар болгон. Эрдэнэрээ тэгэхээр нэг хэдэн хүн одоо тэгээд ажилдаа хайргүй хүмүүсийг өршөөлгүй халаад өчөөс тэгээд наад түүц чи явна. Бүх юм шалтгаантай логик холбоостой ш. Ойлгомжтой.